Сайн байцгаана уу? Амьдралын жор нэвтрүүлгийн 2015 оны баярын дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За манай баярын дугаарт оролцохоор жүжигчин Мөнх баяр, жүжигчин Бацөх, жүжигчин хөтлөгч Болд нар хүрэлцээрсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн байна уу? За өнөөдрийн жороор үзэгчдэнд айл болгоны баярын ширээн дээр хийжүүлсэн ундаа байж л байх тийм үү? Тэгвэл сэгсэрсэн тохиолдолд яаж оргиж асгарахгүйгээр онгойлох вэ гэдэг жорыг үзэгчдэнд хүргэнэ. Хийжүүлсэн ундааг шуудхан л задлаг гэвэл жүжигчид маань чөмгөн халж биеийн тавираагүй учраас баахан тулгам тохолов. Тэгээд ч тэднийг хэр их амьдралын жортой болохыг мэдэх үүднээс сонирхолтой хэрн хоржоонтой хоёр даалгаврыг хэлэхээр боллоо. Эхнийх нь шинэ жилийн баяртай холбогдуулан элдв төрлийн зар бүхий хам, туураг, хаалга үүдгээд хаасайгүй наалттай байдаг цавуутай цаасыг хэлбэр аргаар хуулах даалгавар. Та бүхэн энэ урдаа байгаа бүтээгдэхүүнүүдээ сонгоод арилгаад үзтээ энийг тулгарч юу? Ийм ч зөндөө тулгарч ирсэн шүү. Гэтэ ингээд одоо хамгийн хуулахад бол хамгийн түрүүнд хумс хэрэгтэй тийм үү? Хараад энэ үлдэгдлийн одоо арилгахтай айгүй хэцүү шүү дээ. Тэрэн дээр бол одоо минийхэр бол одоо лимоны хүчил бол бас нэлээд байж магадгүй гэж бодож байна. Та энийг сонгож юу? сонгоогүй маа. За эдний сонгомоор байна. Арай одоо Би бол энийг юм уу? Ийм зүйл юугаар За наад чинь бараг л зөв мөн Би энийг сонгочихоо. Дарга уурлаагүй л дээ. Энийг авчихоо. Энэ л байж магадгүй. хэлбэржүүлэгчлээ. нэр За энэс за танаас эхлэх үү? За тийм. Би бол одоо энэ лимоныг сонгоцсон байгаа шүү дээ. Лимон чинь амар хүчлэлэг тийм үү. Тэгээ би ингээд дээр нь асгаж байгаа байхгүй юу? Юм дээр лимоныг ашигладаг болохоор энийг ч гэсэн салахад хэрэгтэй байх гэж бодож шүү дээ. Тэгээ норгоод тэгээд ингээд сойзороо ингээд чи ингэж үтсэн юм уу? үзээгүй Үтсэн юм шиг яриад. Тусахтаа биш харагдав. Тэгээ одоороо ингээд яангууд За үр дүнгийн харъя те цөмөрөө. За энэ бол болохгүй. лимон биш юм байна. За энэ Лимон бол бодлоо юм байна. За жүжигчин Бацөх. За Бацөх. би бол шампунь сонгосон. Шампань, усны шампань. За ухаандаа энэ маань одоо нөгөө мөн толгойн уганд наалтсан хагийг тийм ээ. Гэдэг агуулгаар нь сонголоо. Үүний цэвэрлдэг гэдэг утгаараа. За ухаандаа бас араас нь ангижруулагч байвал бүр сайн. Бас хараад аваарай. Энэ одоо туудахгүй нэг 40 минут дээр арилна. Зүжээд байдаг. Өш наа чи ингэсрээ шууд бүрээд арилгачих шүү Гүг ари ингэж Бүр зайлахгүй хуул юм уу би? Яахгүй За ингээд хоолгүй те. дээ. Ер нь бол эдрийн нэг нь юм уу те? Бага мó? Бага. Ааха. Би бол ухаандаа ингэж ойлгоод байгаа юм. Хатаагаад битээ болгонгуудаа одоо ингээд нэг панер хуулж авч байгаа юм шиг. Бач байж болох юм те. Тэгэхээр энийг хатаахын тулд бас зар ширчих. За одоо хуулж үзье. За одоо хуулж үзье те. Хүй. Хүй. За болоод байгаа шүү. Яваад байгаа юм шүү. Энэ жоохон хатаах юм болох гэдэг юм шүү. Наач доор нь юм үлдэн л те. Үлдэн. Тий. Наач худлаа байна. За байж. За ямар ч гэсэн харъя те. Гэж шууд татчих. Гү юу гэж тэгж байна? Чи заавал юм үлдэх гэдэг. Тийм. За Тэгтээ бол энэ болоо тий. За энэ хоёрыг бодох юм бол гайгүй явчлаа шүү дээ. Бас Энэ бүр няллаа шүү дээ тий. За тэгвэл энэ жорыг би хүргэе. Цавуутай наалцдаг цаасыг наацсан тохиолдолд за чидүүн жимсний тос маань өтгөн те. түрүү нааг юм нөгөө шилтээ тос авах гэсэн чинь байж гэсэн. Тийм байж. Яагаад тэнийг бас харсангүй аа. За ингээ хэсэг хугацааны дараа нөгөө доошоо нэвчээд ирнэ штэ тос маань. За одоо нэвчээд дууссан. Одоо өнгө нь хувирсан байна те. Яг нь орсон юм шиг. Одоо хуулъя. Ирчлээ ш надад чаа. Тийм өөрөө цаанаасаа хөндөрөөд ирж байгаа. За ингээд хуулчих. Оо 50 маань янзтай. Аха. Нийтмээр юм бэ. За та наадаг цаас наасан бол чидүүн жимсний тосыг ашиглаад салгаж авч болох нэ. Туудахгүй дараагийн жороор уулзцгаая. Шинэ жилийн баяраар элдв төрлийн хоол идэж уусаад шингээ хэрэг гарч бохыг ердийн өдрүүдээс их зажлах юм бэ. Хин нэгний хамаагүй оргисон бохыг анзаарахгүйгээс ганган даашин за бохирдвол яах вэ? Гангарааны хувцсанд тань бохно алдсан бол манай зочдын арга тусалж мэднэ шүү. За энийг яаж арилгах вэ? Гэдэг талаа. За бохыг бол ер нь бол Ийм жороо. Бох маань өөрөө. тий бохч өөрөө наалдамхаа. Сая энэ бохко ярьсан чи би бүр нэг 10 жил байхад манай нэг багш байсан. Анги дээр хүүхдүүд бохч ажиллаж штэ. Тэгэл хичээлээ заагаад ингээл явж байгаа л урд нэрэл гараад. Тэгээ бохоо гаргаад хөнгөт аваад үсэнд. За хүүхдүүдээ дараагийн хичээл ингэж. Айгүй олон хүүхдүүд үсэнд гэж нааж ирсэн шүү. Яаж салгаж исэн бол тэр хүүхдүүд? Хайчлаа штэ. Өөр Арга Усанд бол хэцүү тий. Үгүй тос мосоор За усад яг хайчдаг юм байна те.
Хувцсан дээр наалцсан бол хайчлах юм байна. За хувцсаар жишээлбэл та баярын хувцаанд бэлтцсэн зав маргааш шинжилтэй. Тэгсэн чинь танаа өгөөс ахлахгүй ч хувцсан дээр чинь наачлаа л да. Тэрийг яаж салах вэ гэж байгаа. Хайчлал, ярил катал. За хайчлаа ярих гадаал болоо. За ундраа ямар арга. За миний бэлдсэн зүйл байгаа. Бохнаалтсан ийм давуу материал. За бүгдээр нэг авчих. Чиний бох ямар амар наалтай байд. Харин тий. Урдаа байгаа бүтээгдэхүүнүүдээс Миний бол бас танигтай наалтсан биз хоёлыг ялчирнэ. Тийм биш. За чи нэг ав. За яг өмнөх шиг урдаа байгаа материалуудыг ашиглаад хэдүүлээ. Энэ бохыг салах гэж үзээд хөө. За шампунь гэлтэй. За дахиад шампунь авах. Би бол ингэсэн. Манайхаа Бодог бас нөх болох юм. давс эргэлсэн. Давс чи өөрөө бас Байж магадгүй. магадгүй шүү дээ. Аюултай шүү дээ давс чи. Мөн үү дээ? За та юу сонгосон? Шилт учраас таавстай. Мөнхөрийн төрөний сонгосныг л. А зүрх болохтай. За энэ гайгүй харилцаад байна. Ер нь ингэж байна. Гэхдээ Ер нь зунгаар л да салах тал руу Хамгийн гол нь маш сайн арилгах хэрэгтэй юу гэсэн юу ч юу ч үлдээхгүй. Ер нь дөгч байна. Наачаас нарай. байжлаа. За энэ хэлээр арилгахгүй байна. За даваас бол амжилтгүй болчлаа тий. За тийм. Биш За манай миний бол арилцсан байж байна энэ надад. арилсан байна. Зайл ирэх гэж үзлээ. За энэ тэгтээс их баг болцсон байна шүү дээ тий. Баг болж чинь. Гэхдээ энэ юу юм бэ? Хувцаа гинтэг магадaltaй юм байна. Учраас ямааны хөвчл. би бол тэр нэг бохыг хорыг хороор гэдэг шиг бохыг бохоор нь арилгаж үзэл ямар вэ? За. Тэгэхээр нэгийг зачилъя гэжтэй. За. Миний энд гэхдээ чи энэ арай л наалдсан байгаа байхгүй тийм. Гэхдээ ер нь наалдвал ингэж л наалддаг. Харин тийм тийм. За хоёул буцаага салчихлаа. За Би бохоо. энэ За чи харин наалдсан дээрээс нь ичээд үзүүлээ юу. чидээ үзүүлээ. За Тэгээд бол лимоноор салглалаа л та. Даав маавн жоохон яаччаа. Талаачны өгзөг хэсэг бол тоорно гэсэн үг. Тэгэхээр энэ бол бүтэхгүй За арга миний шүү. юу бол бох бол ерөнхийдөө юм байна. Сноо. Хурдан ашлах гэх юм аа. Ашлаагүй нөө. За Ямар бохын дээр одоо ингэ наа заяа. Тийм. За. Тэгээ одоо ингэ нааж хагаад Хурсаа марсан юм болох юм. тэр жоо татаж үзье. За энэ ёстой худлаа юм боллоо тий. Бүр заварсан юм. За Бүр нэмээ ээчлээ над бохыг чи. Ундраа маш цэвэрхэн аргаар салах нэг аргыг зааж өгнө. Аль болгонд мэдээж майонез байгаа тий. За майонезыг Янз бүр тийм хороо арилгаж байгаа юм шиг арилгаж шүү дээ. за ингэж арилгаад Вау. сайхан угаат. За ундраата баярлалаа. За үнэхээр амар наалдсан байсан тийм үү? Тий амар гарцсан. За бохоо салгачлаа. Одоо яаж майнузаа салгах вэ? Халуун бүлээ усаар угаахад л арилж штэ майонез. Бүлээ усах цангацсан байна. За. За манай оролцогчдын жор баяжгүй. Баяжлаа. Мэдхэд Баяжлаа. идэхгүй юм байна. Туу удахгүй дараагийнхаа жороор уулзцай амьдралын жор нэвтрүүлэгтэй хамтаагаарай. За айд болгоны баярын ширээн дээр хийж үсэн ундаа байгаа баха. Тэгээ энийг сэгсэрсэн тохиолдолд оргилж асгардаг тийм үү? Тэгвэл яаж оргилж асгарахгүй талаар жорыг хүрэх гэж байна. За бүгд кола аваад сэгсэрцгээе. Сэгсрэх үү тий? За сэгсрээд үгүй. Сэгсрээд үгүй. Кологоо авч болно. Жорыг болдоо өргөнэ. За. За. За тэгвэл ая яваа. Тэглээд үг энийг сайн сэгсрэх хэрэгтэй. Хоо. Хало. За нааш нэг шилдэж мэдвэр хайрлаа. За нааш. Хоёул харилцсан. За тэгээ. Хоп. Яриа. Амар шоу юу? Яа энэ амар болчихлоо. Хоп хоп. За хастай сэгсэрлээ тийм үү? Хагарлаа. За бабаа бас тэгтгөө. За бүгдээрээ зайгаа барьчихдгөө. Ер нь яагаад би? Яахав тэ Хамгийн сайн сэгсэрсэн чи юм. За эхэлхүү. За эхэл. Энэ ширээний энд ч юм уу? Аль болох гэхдээ юу яахгүй оргилуулахгүй. Ямар нэгэн жор байгаа юу өөрт чи шууд л задлах гэдэг юм уу? Би одоо энийг жоохон ингэж хөрөгчөндөө байлгаж байгаа. Өөр жороод байна. Намайг бүр дэлбэлхийн төлөө их үзэж байна. За задлаа шүү. За. За. За бас гайгүй. Гайгүй. Гэтэ энэ бол Болчихлоо, цуцсан муухай болох. Тийм байна. Доошоо өдөр бас асгаад байна тий. Гар мар бол ингээд нийл чихэр болж ш тэ. Бас зөвхөн жорыг одоо санах А миний жор бол аюу ихтэйх байдаг юм. За ямар ч орой. Эхлэх байгаа юм. Өө наач нэр. Яа энэ буудлаа. Хошуугийн цааш даруул мөг. Энэ бол хувцастай өмнөдөл За амар. хурцтай чинь би
гайгүй хамгаалахын тулд би цуу авчирсан байгаа. Энэ цувыг урдаараа зүүчих. За усны гутал нүдний шил зүүх юм уу? Гайгүй юу? Ингээ орч. За. За би артаалсан барьж нуугдчихгүй. За ингээд. За. Шинжлэх мэнд хүрэг. Яг ингэхгүй юу? Амар юм боллоо. Ингэж муухай заваартуулахын тулд нэг жор байх хэрэгтэй тийм үү энэ дээр. Энэ ямар жор вэ ундраа? За тэгэхээр мөнхөөрт бас жор авах гэж бодоод хүлээгээд байна би. Яаж аргах вэ? Жороор. Ингэж болно. Өөр юм хэрэглэж болох юм. Би болоо жижигхэн зүгээр тэх гэдэг юм. Би чи бүр зээшиг байх. За энэ газ нь гарц юм шиг санагдаж байна. Жоо сэгсэрчгөө. Ялгааг үлдээ. За одоо Энэ бол саяхан бай. за хол Маш удаан. Ажуу Маш удаан. Чи айж гадаа байгаа л да. Маш удаан. Энэ ялгааг юм. оргилын байна. Амар өргөх юм. яа. За одоо мэдээ. За хувцас авах яг уу те. За энэ дээр ямар жор байгаа вэ ундраа? За нэг жор байна. Үзэгчтэй наашаа хараарай. Манай оролцогчид бас наашаа хараарай. За энэ ширийг ашиж. Ер нь ихэнх хүмүүс л ингэж нөт хувцсанар мохоо ширээ мохоо болдог. Анзаарахгүйгээр хурдан онгоолгоод Энийг надад. Тэг ялангуяа хүүхдүүд бас. За би маш сайн сэгсэрсэн байгаа. Дараа нэг зөөлөн материалтай зөөл дэвсэж тавиад нэг Байгуулгын шинжилгээ нэлээ халтсан ингээд зогсож байгаа юм шүү дээ. тий. За тий байгуулгын шинжилгээр нэг ингээд зогсож байгаа хүмүүс айднах гах хэрэг байхгүй тий. За. За хэдэн Ингээд 10 удаа. 10 удаа юу? За. Биш наа чи энүүхэн дэ өөрөө ингэж болохгүй юм задлахаас өмнө. Ингэж болохгүй юу? Болно штэ гарн дээрээ тий. Заавал юм альчуур авч явахгүй. Энэ бас ялгаагүй. Гарч гисэн зөөлөн. Энэ бас нэг жор би энэ жорыг би хүргэнэ. Зөв. За наад чинь болчихсон уу? За ингээд Бүр тайвшраад унтцсан биш дээ коллеж. Коллежоос унтдаг юм байна тий. За би нэг бас гар дээрээ тавьчих. за энэ миний жор байла. Одоо гişэгийн жорыг сайн. Ласта колонууд ингээд задлцдаг юм байна. Тэгвэл ийм хунцар савтай Хамгийн их дэлбэх юм наач штэ. энэ бууддаг. Түрүүнээс хойш бид нар бүгд амжилтгүй яваад байгаа тийм үү? Тэгвэл хэдүүлээ яаж амжилттайгаар задлах вэ гэж. За нэг над нэг олигтойхон шиг засраад өгөх юм байна. Сэтгэл зэрэгтэй засраад. Яа. Ямар эвгүй өдгөө нэр засраад байна. За би чамайг Хуцаа муухай болсных уурыг гаргаад ирээ. За одоо ингээд хэлсэн байгаа тийм үү? За энэ дээр яах вэ гэхээр шүү дээ. Халбаг. Халбаг бол байгаа шүү. Тий. Халбаг байгаа. За кола задлах нь. За ингээд их шилэн чим амт. Дон ингээд. За одоо энэ дээр ингээд цохин 10 цохин тий. тий. 1 яаж гаан чи яаж гаан чи гэдэг. 4 5 6 7 8 9 10. Эй за За яг ингээд цохох явцад хөөс нь буучж байгаа. За манайха байж гараа. Гэ байхгүй байхгүй. Хоёрхан байж шүү. За энэ дээр бол айхан байхгүй угаасаа хажууд нь байж болно. Энэ дээр айхан байх. За. За тэгэхээр одоо шинэ жилдээ явах гэж байгаа шинэ жилдээ оролцож байгаа хүмүүс маань нэг халбаг кармалаад явах гэдэг тийм үү? Манай нэвтрүүлэгт орсноор бас олон зүйл сурлаа. Энийг одоо амьдралын туршид одоо хэрэгжүүлж явна гэж одоо нийт үзэгчдийнхээ өмнө амлаж байна. За оролцоо. Хандгаалж Хоёр хөтлөгчийн заасан жорыг бид дахин туршлаа. Жор дугаар 1 зайлагдсан хийжүүлсэн ундааг зөөлөн гадаргуу бүхэл давцсан дээр тавиад 10 удаа өнхрүүлнэ. Жор дугаар 2 лаазтай хийжүүлсэн ундааг өнхрүүлээд ориглуулахгүй онгойлгох бол хуванцар савтай том ундааг бага зэргийн хүч хэрэглэх маягаар онгойлгож болно. Үүнд ердөө халбаг байхад л хангалттай. Ундааныхаа бөглөөн дээр халбгаар нэг их хүчтэй биш, гэхдээ бас нэг сул биш 10 удаа цохино. Оргилж өнгөрч байсан хийжүүлсэн ундаа савн дотроо чимээг өхөн байж байх болно. Итгэхгүй байгаа бол та яг одоо туршаад үзээрэй. За оролцогчдод зориулж би нэг асуулт бэлтцсэн байгаа. За энэ асуултанд амжилттай хариулах юм бол за Санта Клаус бэлэг бас өгнө гэж байгаа тийм үү? Тийм ээ. За асуулт маш анхааралтай сонсно. Хамгийн түрүүлж энийг өргөсөн үний одоо хариултыг сонсно. А гэхдээ буруу байх юм бол өөр үнээс сонсно шүү. Ингэж өрөх юм уу? Дон гэж өргөчнө. За шууд дэш юм. За Санта Клаусыг бүгдээрээ мэднэ. Энэ Санта Клаус яагаад улаан өнгийн хувцастай, дээрэс нь махлаг, ийм цагаан сахалтай, ер нь уг гарчлын хаанаас вэ? Уруулаад өргөч. За ундраа харсан уу? Уруулаад. За эндээс үү? За эндээс хариултыг сонсъё. Хариулт нь яг битэн байсан уу? За За Санта Клаус бол одоо энэ одоо харж байгаа бах тийм үү?
Энэ Coca-Cola-наас үүдэлтэй. За би дэлгэрэнгүй тайлбарлаа. Тий. Улаан өнгө нь колоны өнгөнөөс гаралтай гэдгийг бол би нэмэн дэлгэрүүлж хэлье. За хариултуудыг сонссоо. Би бас нэг юм нэмээ хэлээ. Ягаад цагаан сахалтай байдаг гэсэн шүү дээ. Аха. Хөгшин болохоор. Зөв хариуллаа. За зөв хариултыг би хэлье. За эндээс түрүүн Coca-Cola-тай холбоотой гэж хэлсэн тийм үү? За энэ бол зөв. Би хэлсэн шүү дээ. Бас эндээс хэлсэн дээ. За тэгвэл хоёр хүн бас. За эндээс арай дэлгэрэнгүй хэлсэн тийм үү? Санта Клаусын өмнө хэн бэлэг тараажсэн бэ хүүхдүүд? Нөгөө нэг юунууд нь Юунууд нь? Менежерүүд. жижиг одоонууд. Одоонууд гэж байна. За юу вэ ундраа? Гринч. Тэгэхээр өнөөдрийн оролцогчд маань бэлэг бэлгэлэхээр Санта Клаус ирсэн байгаа. Хайбацгаано. Шиноны баярын төргийа. Хайбацгаано. Өнөөдрийн дугаарт оролцож өвөөгийн хон үүслийг ярьж Coca-Cola ундаг маань задлах чимээнээр өвөө аав нь хүрээд ирлээ шүү дээ. За ингээд өнөөдөр оролцож байгаа залуус таан хамгийн сайн сайхан бүхний юуны төрөнд хүсэн гэрэй мундаг сайхан залуучууд. За. За зүгээр өвөө миний хөө. За мундаг. Онцораарай тэр. Заага. За миний хүүхдээ. Баярын минь Хоригя миний хөө. Хэрэглэн дээрсэн болтоо гүйтээ. Өвөө шүү. За миний хөө. Тагийн шиг охиндоо байдаг уу миний хөө. Хүүхдүүдтэй маш их баярлалаа. За тэгээд амьдралын зор нэвтрүүлгийн хүүхдүүд хамт олондоо бас энэхүү шидэт колог бэлгэлээ. Миний хүүхдүүд хуваагаа дуугаараа мэдв. За. Хүстэй хэлээ зон. За өвөөд нь өнөөдөр очих айл их баярлуулах хүмүүс зөндөө байна. Санта вон явъя. Иргэжил ахин уулзахын үлдээтэй ёроолыг өөдөөд нь өргөн дэвшүүлье. За баярлалаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийг үзэж байгаа үзэгчдээ бас айл гэрийн одоо хоймор тарших амьдралын агшин бүр тань 2016 онд аз жаргалыг хүсэн өрөөж байна. Бид гурийн зүгээс. Үзэгчтэй амьдралын жор нэвтрүүлгийн 2015 оны отхон дугаар та бүхэндээ хүргэлээ. Ирж буй 16 онд олон сайхан шин жоруудаар эргүү уулзгаая. Баяр таа. За шидэт ундаа миний. Миний.